Та нар ингээд нэг өөрөөс ч асуугаагүй юм хариулт жишээ нэгтгэл. Хоёр тэгвэл оншоо буруу тавиад байна. Бодит юм ярьж штэ. Тэг ингээд оролцоод хилээд явхлаар та нар ойлгоо мэдрээ энэ нийгмийн шинжилгээ гэж огтоосоо бодохгүй. Тэгэл нэг атраад бие хамгаалал, арьсан хамгаалаад ингээд. Энэ хүмүүсийг загнаад яах юм бэ? Наад хүмүүс чинь хөтлүүр нь очиагүй штэ. Цогц аргамжаа авах ямар ч боломжийг танах одоо гаргаж өгөөгүй штэ. Тэр бодлогын шийдэл их өрж байгаа намын байгаа үү? Засаг өрж байгаа зү. Тэр юм гаргаж өгөөгүй ээжж нэг ширхэг ус гаргаж ирэл нэг хүмүүсийг загнаал, нэг ширхэг хомс гаргаж ирэл загнаад. Тэгээ сошиал дагаж хүмүүс бидний хүүхдийн авж байгаа илчлэг муу байна гэсэн асуултыг тавьж тэрний суурийн үндэс нь юу юм бэ? Их усүр нь юу юм бэ гэдэг оншоо тавихгүй байгаа юм. Оншоо тавихгүйгээр шууд ингээд сугалж гаргаж яад асуудал хандаад За Батсүр гүшин 1 минут. Бүр амьдралын их улсурч уусаа. Одоо энэ хүүхдтэй хайртай, хүүхдтэй өндөр болгоо яаж нээж 6 сард яаж нээж нөгөөд зөндөөл тайланд нь байж гин. Нэгдүгээр усны асуудлаа бүрэн шийдэх хэрэгтэй. Их усрын асуудал. Хоёрдугаар усныхаа чанарын асуудлыг шийдэх хэрэгтэй. Дараа нь дулааныхаа асуудлыг шийдэх хэрэгтэй. Цэвэр бохирынхаа асуудлыг шийдэх хэрэгтэй. Дотоод орчны чанарын асуудлыг шийдэх хэрэгтэй. Ингэж цаашаа явахгүй бол энэ одоо асуудлуудыг мянган тогтоол гараад мянган яамны мянган одоо мэрэгчлэнүүдийг энд авчирд нүдэн ухаад бол асуудал шийдэгдэхгүй. Тийм учраас би энийг юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр та ерөөсөө уралж урганууд байлгүйгээр энэ хүүхдийнхээ асуудлыг, эрүүл мэндийнхээ асуудлыг нэг тэр баг хурлаараа байдаг юм уу? Одоо өдөртөх зөвлөөрөө байдаг юм уу? Цогцоор нь яриач тээ. Би 3 сонгуул дараалсан мөрийн хөтлөрч чинь бол энэ бүгдийг хийсэ гэдэг байхгүй. Аль нь ч хийгдэг байхгүй. Тэгэхээр хийгдэг юм чинь